За, байшиндаа ирлээ. Вау. Ямар гоё газар ээ. Тэргээ гадаа тавьчи. За. Орж ирсэн. Үднэс бүх зүйл. За, ингээд гачууртад ирсэн байна. Тэгээд байр үзчихин. За, тулаавчдаар ингээд сэлэнгэд газар авсан байхгүй юу? Тэгээд тэндээ ингээд зуны өвлийн байшин бариулах төлөвлөгөөтэй исэн. Тэгсэн чинь Boyd гэдэг энэ компаниг ингээд сонирхож байсан байхгүй юу? Тэгээ угаасаа танил болж таарад амар ойрхон манай хамаатуудаас ингээд байшин бариулж исэн болж таарад. Тэгээд эдний ингээд байрны Facebook руу орсон чинь эднэр нь штэ тий. Лагерийн байшин энтрийн бол ингээд захиалга авж байгаа хэвээрээ. Гэхдээ тэрүүгээр ингээд амар олон жил хийцэн. Одоо бараг 17 жил ер нь бол ингээд захиалгаар байшин барьдаг. Гэхдээ өөртөө одоо томроод тэгээд ийм хотгоноод барьдаг болсон байгаа байхгүй. Тэгээд гачууртад ингээд бид хэд ирээд тэгээд хараа энэ бүр шатны ам гоё. Гачууртад бид хэд ирээд энэ хотгон дээр нь зүгээр ингээд танилцж байгаа юм. Тэгээд энэ бол ингээд Spring Bay гэдэг хотгон байгаа байхгүй. Тэгэнгүүтлээ хоёр давхар ийм 50 хаус баригдсан. Тэгээд одоогоор ингээд 17 ингээд баригдсан байгаа. Тэгээд энэ шатнууд нь ингээд явахгүй болохоор унтарчдсан байна. Явахаар ингээд бастсан байна. За тэгээд 183 м квадрат ийм байшин ингээд барьсан байна. Spring Bay гэдэг энэ хотгон болохоор шүү дээ тий. Хоёр хаусны сонголттой. Тэгээд 183 м квадрат, 266 м квадрат. Энэ бол master bedroom юм байна. Өстой гоё юм аа. Тэгээд энэ бол ингээд зөвхөн шоурум учраас шүү дээ тий. Энэ бол ингээд зүгээр дотоод интерьерийг бол ингээд өөртөө хийлгэсэн байгаа. Гэхдээ та яг энийг дуурайгаад хийлгэж болно. Байр нь бол ингээд энэ тавилгагүй. Зүгээр яг энд шалтай. За энэ дээдлийн гэрэл нь ингээд хийгдэн, дүүжин таа цэнтэр нь бол хийгдэн. За гэрэлтэйгаа ингээд ирэх юм байна. Оо вау. За ингээд энэ бол master bedroom-ийн ойлаа. Йоо, ямар гоё яригдтив. Тэгээ хамгийн гоё нь шүү дээ тий. Одоо ингээд нөгөө нэг хотгон барихаар энэ хажуугийн байшин ингээ амар ойрхон баг ингээ цонхоор ингээ хажуу айл харагдаад идэх штеп. Тэгээ бид нар ч одоо ер нь бол юу атсан. Одоо нөгөө нэг privacy хувийн одоо орон зай айгуу чухал болсон болохоор байшин хоорондын зай айгуу зайтай. Одоо ийшээгаа бол ингээ хажуу тишээгаа бүр байшин байхгүй ингээ хашаа ингээ дуусчих байгаа хгүй. Энэ арай булангийн ингээ юу байгаад байна. За энэ ингээ хоёр дахь bedroom. Ваа гоё чинь ийшээгаа болохоор ингээ нэг цэцэрлэгт хүрээлэн байгаа. Гачууртын энийг цэцэрлэгт хүрээлэн байгаа. За нөгөө тал руугаа болохоор бас ингээд хажуу тишээ зүгээр хотхон байгаа. За хоёр дахь bedroom тэгснээр бүр 3 bedroom. Вау, энэ хүүхдийн өрөө юм байна. Саяны өрөөг бол бүр ингээд офс мовс болгочих болох юм байна л да. Cool. За ингээд энэ болохоор 1.0 нь болохоор ингээд байнгу зүгээр юм шгшүүртэй юм байна. Шгшүүр нь юм гоё том юм байна. За ингээд bathroom. Oh. За тэгээ ийшээгаа ингээд коридор, ийшээгаа ингээд гоё террастай юм байна. За террасн дээр юу ч хийж болно. Эле би террасыг онгойлоод байгаа юм. Вау. Ингэж харагдчихээн да. За ингээд дараагийн байшингууд ингээд баригдаж явж байгаа. Йоо. Ямар гоё юм бэ? Террасн дээр ингээ гоё юм хийж болно. Энийгээ бүр cover хийгээд бүр өвөл мөвөл бас ингэж юм хийж болгож болох юм байна. Иш ороод кофе уугаал гоё юм л урагшаа бүр ингээл байгаль хараал. За тэгээд энэ байшин нь штэ одоо ингээд 183 м квадрат. Тэгээд метр квадрат нь 5 сая гэж байгаа. Тэгээд би доошогоо нэрээ бас харлаа. За одоо доошоо бууя. Тэгээд метр квадрат нь 5 сая юм байна. Тэнгүүтлээ хамгийн гол нь ингээд нөхцлүүд нэг гоё зэрэг. Тэгээд тэр хардаа камин. Вау. Энэ болохоор ингээ хүүхэд ингээ гар мараа хүүхэд яахчгүй ийшээгаа зүгээр амин туус энтер хийж болно. Тэгэнгүүтлээ зүгээр ингээ уураар чийгшүүлнэ бас ямар ч асуудал байхгүй. Тэстэ гоё юм байна. Гэртээ таад ийм хийгэр. Гэхдээ энэ бол байранда ирэхгүй л дээ. Зүгээр л гэртээ ийм хийвэл гоё юм байна. Гайхуулсан. За тэгээ энэ байрынхын рекламыг энд явууч гинэ. За энэ бол kitchen. Галтгооноос бас ингээ гадагшаага террастай.
Оо бас гоё том зайт юм аа. За энд бол ингээл гоё хүүхдүүдэд зориулаад гоё тоглоомын талбай хийчихлах юм шүү дээ. Өөртөө гоё тоглоомуудаа гаргаж тавиал. Урагшаага ингээ уул. Тэгээ байрных нь нөхцөл нь ингээ амар гоё заяо. Бүх банкар ингээд яаж болно? Авч болно. Тэгээд ногоон зээлээс гарах юм бэлээ. Аль банкн дээр гэдгийг би мартчихчих. Тэгээд нь штэ тий. Байр авахар бол бас бартарнд юу ч аавна. Бартарнд бүр прүүс аавна гэсэн үг. Тэг бүр газар ч ээж болно. Бартарнд байр ч ээж болно. Тэгээд охтын төвийн байраа баг ингээ бартарнд өгөөд баг энэ дэр мөнгө нэмээд энэ байрыг авч болно гэсэн. Барилгын материал ч. Барилгын материалаас ээж болно. Тэс нэг юм хаус энэ гаднаас нь харуул. Энд нэрийг ойлгох шүү дээ. Энд нэг нь ойлгоо, нөөр юу байгаа. Энд нэрийг ойлгоо. Энэ бол guest bathroom. Нэг давхрын ойл. Халаалтын систем энэ дээр гинэ. Ингээл болоо юм. Ямар гоё цэвэрхэн. Цахилгаан гэхэр яа дээ. Би мэдэхгүй шүү. Тайлбарлуулж ижлээ. Тэгээ тайлбарлуулъя. Цахилгаан яаж халдیں۔ Цахилгаан гэхэр яаж халдیں۔ Бүх одоо нэг паан тоглож болохоор гэсэн. Шалын халаалт тийм үү? Цаанаасаа юу? Байрнууд нь уу? Ийшээ нэрээ гараж байгаа шүү дээ. Манайхан ийшээ гараж байгаа. Йой. Энд машин байгаа юм байна. Тэгээд цаанаасаа шалны халаалттай. Энэ ингээд аяа гоё хажууд нэрхээр асгадах мэдрэгчтэй юм тий. За нэг ийм хотгон байна. Spring Bay гэдэг таад ингээд Facebook-ийг ингээд үзээрэй. Тэгээд энэ байшин барьсан ингээ компаниар лагерь байшин барилна гэж гоё юм бэ. Амар гоё. Гэтэ үнэхээр угсаа юу юм бэ нөө туршлагатай газар юм уу? Бүр амар чанартай. Итгэлтэй санаж бүр амар итгэлтэй санагдаж байна. Энэ Boyd компани айгүй олон хотхон барьж байгаа. Тэднийг цаашдаа би бас танилцуулж магтгүй, бараг танилцуулъя гэж бодлоо. Бид тэрийг ингээд лагерийн байшин барилгатай ямар дизайнтай ингээд барилж мэдэхгүйсэн баггүй. Бараг эднийхээ зургийг гаргуулаад ингээд амар гоё зураг гаргуулаад тэгэл бариулчихад бараг асуудалгүй байна дөө. Одоо энийг хараа. Энэ шатны гэрэл нь цаанаасаа ирэн заяо ямар гоё юм бэ. Орой ингээд нөгөө хүүхд доошоо бууж ирээд усмус уухад тий. Хөрх юмтай айхгүй ингээд гоё юм байна. Надад ч унтрахлаар нэг. Яа би яг харуулсан. Тийм. Шалнаас таад зүгтлээ бас амар өндөр юм тий. 6 м цонхтой юм шүү дээ. Нэр ингээ холбогдсон байгаа юм шүү тий. Cool. Шалнаас таа зүгтлээ ингээ 3 м. Гэрэл мэрсэн гоё юм аа. Ингээ хөшгөө хаагаад үзвэл энэ ямар харагдах вэ? Арилгаа хийчихсэн байх. Йоо. Чиний театр. Тэг ингээд хараа хөшгөө ачингууд ингээ энэ гэрэл нь орой амар гоё яригдах юм байна. Йоо, 100 мухтай. За. За яах. Ёо ингээл хоолоо хийж явахдаа ингээл гоё шиг хараал. Би яг ийм галтгоотой байхыг амар хүсдэг гэсэн. Гадаадууд юм бидэг штеп ингээд яг хоол хийж явахдаа ингэж хардаг. Эдгээр бол ингээ баригдчихвал ингээл гоё болох юм л. Энэ дараа 100 гэхдээ элтний баригдчих واخ уу. Ёо энэ ямар гоё юм бэ. Энэ юу юм pantry юм уу? Хоорой харин тийм ээ тий. Орчлох юм уу? Пүү pantry room тийм шүү дээ. Ёо ямар гоё юм бэ. Ёо яг юм Европ хаус юм тий. Оо ямар гоё. За. Энэ хонглоод байсан. Яг энэ загвараар ингээл зориулж одоо оо за. тоолоод хой саваа гэж тэгсэн. Хөргөч маань юм биш. Хөргөч юм старт хийж болсон. Оо ямар гоё. Тэгээд энэ хараад эцэгтэй хамгийн их байдаг юм. Татаж орж ирдэг. Оо за. Ингэж гараад ирсэн байгаа. Тэгээ манай бүх юунууд бол дандаа Samsung гэж таньсан цэглээнүүд. Энэ ишүү сарах март бүгд Samsung гэх. Тийм байх тий. Энэ олддоггүй шүү дээ. Йоо энэ Монгол олддоггүй л шүү дээ. Тэстэ энийг хаагаад олоогүй шүү дээ.
Тэгээд энэ хатан За хавтангууд нь эрүүл мэндэд сайн ямар ч асуудалгүй цаанаас байшинтайгаар ирэх юм байна шүү дээ. Энэ ханы хавтангууд нь том өрөөний хавтан нь одоо ингэ цаана ирэх юм байна шүү дээ. Одоо энэ шоу юм шиг тавилгаа гэдэг ийм болох юм гэдэг юм гэсэн. за Тэр би нэг хүмүүс үзэгчтэй хэлэх юм бол Болроо хөрхөн найны шиг. Миний биш нэг манай найз шүү. байдаг. Голсныхаа хажуудыг эко гэдэг нүгээрээ хатан мэдээр явж байгаа. Тэгээ бүх юм ийм материал тод За тэгээд байшингаа гаднаас нь харуулъя. За миний YouTube бичлэг бол дуслаа. За энэ одоо манайх бүр ингэдэ гэр бүлээрээ ирлээ одоо энэ хотхдаг төв байна. Харин тийм ерөөсөө аюу олуулаа. Манай хөөрхөн болроо. Болроо бол нэг байр харчлаа. Явахаар болчлоо. нэг үчиж байгаа юм. Гэс том өрөө яах вэ? За ажил дуслаа. Тасарлаа. Бэби тасарлаа, ажил дуслаа. Бүр тас үсгэсэн биш нэрээ. Яа. Сарангаа бай. Бүгд агшаа тоглож байгаа гэсэн. Ингээд ийм олуулаа ингээд амьдрнаа. За ер нь хамаг хоёр хөрштөйгаа ингээд нийлээд 240-тэй гацуур тавьна. 310 гэж байгаа 240. Миний урд ингэ гоё штэ олуулаа. гацуур засан цонхны ард аймаг байна. Тэг юу сарангаа засах юм уу? Сарангаа засах ганцаараа засах. Яг энэ цонхны урд ингэ төсөөлөж чинь ингэ гацуур ингэ. Тэгээд гадна талаа чимэн тий. Тийштэй гаднаа гоё хөрхөн нэрээ. Үүдэн дээр юм тавиад. Амар чи айлгуулын гоё чимээ гэж урдаад гэж байж байна. Наад өөрөө чи гоё юм тий. Тэгэл хүмүүс мэдэгдүүлэхгүй тий. Яа за. Манай энэ найз гоё хүмүүс. Оо sorry. Гоё юм уу. За, бэлтгэн газар тгий. Үе дүнгэж Хата байж байгаа. ажлаа дуусаад мөч суудах. За явъя чи. Би жоохон байлтаа. Би сая чангал ярьсан. Гоё юм бэ. Саяжангаал ярьлаа. Энэ бүр одоо өглөө босоод үүдэн дээр очичоод ингээл хаал гонгоолох гэдэг байхгүй. Тэгсэн чинь түрүүнийг хаал гонгооцсон байсан чинь амьсгаа шууд танах руу явах гээд. Танах руу ингээ хараад өглөө энэ толгой орж ирээд нөгөө юуны дэлгүүр авъя гэд ороод ирсэн байсан чинь манай хүн ингээ хажуугаар ингэж гүйж явж ирсэн. Би тэгсээ өө гэх хүч. Тэгээд толгой гинт харснаа. Нэг вэйл хийдэг. Агаа гэж хэл. Агаа гэж хэл. Агаа гэж хэл. Агаа. Тийм үү? Айн гоё бас тээ. Гоё юм бэ тий. Булгаад орчихно. Булгаад орчих. Та нэр өнгөрөөл орно дөө. Таавал өнгөрөөд орно. Тийм бэ тий юусэн. Энэ одоо хашаа таны үед тэр өндөр үү? Үгүй наадах чи их чинь авч чадахгүй. Надаас бараг өндөр байхгүй. Бараг ийм гэж байгаа. Бараг ийм байгаа байхгүй. Энэ гацуур хэдэн метр вэ гэсэн? Энэ надаас өндөр биш үү бараг. Энэ бараг 20 метр үү? Тэр нь бол ямар нэгэн барилгыг авахд угаасаа шоурум үзчихийж тэгээд ингээд орчинд ирж иж мэдэрдэг тий. Та энэ гэр бүлэрээ ирсэн. Иймээс сэтгэл төрсөн. Халуун дулаана. Чи юу ч. Газар Чи хараагүй л үсэн. Мох хэвэ. Өшөө дээрээ салж өгдөггүй тий. Солонгос юуч цогтоо. одоо яг далаа дээр уулзсан. Харин тэгээ. Далаатай газар уулзъя гэж би нөгөө чи стори зүрхсээ тулгаад хэлсэн чи тантай бол өсөлтөө. Хамт машинаа гадаад тэгэл гараж болж байгаа юм. Гараж явчихсан. Гараж. Хайр каракин. Би нэг байхгүй юу? Гараж гаалыг болцсон. Тэг цацсан. Замбал. Коктейл гамш авчихсан. Нэг коктейл 15 аа. Ах тийм ч бартендер хийсэн үү? Тааш чи баг барилдаад байгаа юм шиг ямар ч Болоо яагаад үргэлжлээд байгаа юм шиг байна. За. Явна энэ хоёрыг арай.
За. Тэд нэг шинэ Монгол ресторанд ирлээ. Одоо хоолоо захиалцаа одоо орж идэх чинь. Үгүй ямар лаг газар вэ? Энд ч одоо нэг хүн амт рекламадад исэн чи. Мөр зөртэй газар байна. Оо вау, энэ чинь бараг гадаад шиг юм байна шүү дээ. Юу ээ, Чингис хаантай юм бэ? Ресторан хаана юм бэ? Хаа маань зүрхт. Оо цац. Өө ийм амарлаг их мах. Оо. Оо заашгүй яг таарч тий. Өсцөөдтэй хол зэрэг үстэй. Би ч одоо бүр влог хийсэн шүү дээ. Жохон болохоос шамт нь бол ажгүй л биш. Яах гэдэг юм бэ? Ингээ бахан жигсаа зогссон зэрэг байсан уу? Энэ луучин Монгол ингэсэн шүү дээ. Уг нь бол анхаасаа Монгол ингэсэн шүү. Wow, so pretty. За. Манай гэр бүлийнх. Энэ бас нэг. Энэ арай. Энэ дээр бас нэг юм байна. Оо вау. Юусэн хөлт цагаан туг. За. Зүгээр амаа. Битгий санаа зов.